За баярлалаа. За Сэдэнбол дарга бол манай Монголын түүхийн гавьяатай хүн л дээ. Монгол улсыг бараг хагас 100 жил удирдсан түүхэн гавьяатай хүн. Тэгэхээр би 2-3 асуулт асуух гэсэн. Ер нь энэ Сэдэнбол даргыг хэлмэгдүүлсэн эзэн чухам хэн бэ? Хэн хэлмэгдүүлсэн бэ? Эзэн байна уу ер нь? Хоёр дахь нь бол тэр хүний гэрвэл Сэдэнбол даргын шагналыг бол буцаагаад олсон гэж бид нэр сонссон. Хэдийд яаж сагаатгаж бүрэн сагаатгсан уу? Ер нь шагналын бүрэн эргээд олгож өгсөн үү гэсэн нэг асуулт байна. Дараа нь тэр хүний гэрвэл Пилатовач гэсэн одоо манай Монгол улсын хүүхдийн байгууллагыг тэр хүүхдийн төлөө фонд байгуулад тэр хүний хийсэн бүтээсэн ажил бол аймаг сум болгон дээр өнөөдөр байгаа. За тэр хүнийг одоо бас хэлмэгдүүлсэн юм уу? Шагналын хурааж авсан гэж сонссон. Шагналыг буцааж олгосон юм уу гэсэн. За дараагийн нэг асуулт бол манай улсыг хагас 100 жил удирдсан тэр хүнд өнөөдөр ер нь ямар нэг өмч хөрөнгө гэж байна уу? Тэр авсан гавьяа шагнал тэр өмч хөрөнгө нь ер нь одоо хаана байна? Хэнд байна? Ямар эзэн байна гэсэн ийм 3 асуулт асуух гэсэн юм аа. Баярлалаа. За. Байнгын хороо хариулах уу? За. Төрийн байгуулалтын байнгын хорооны дараагийн кол. За баярлалаа. Би байнгын хороонд ярьсан асуудлынхаа хүрээнд ярья. Энэ удаагийн тогтоол бол Сэдэнбол агсны Мэндэлсний 100 жилийн хойг тэмдэглэл өнгөрүүлэх тухай тогтоол. Бусад одоо тэр хэн хэлмэгдүүлсэн, хизээ хэлмэгдүүлсэн, ямар юм гарсан энэ зүйлүүдийг байнгын хорон дээр наривчилж яриаггүй. Ер нь бол зүгээр энэ ажлыг хилцэх явцад бид нар бас материалуудыг судалж үзэхэд шүүхээр тэр тойрон хүрээлэгчдийн хэрэг гэж явж ирснийг дээд шүүхээс хүчингүй болгосон ийм шийдвэртэй. Тэгэхээр энийг бол аль биесээр төрийн ямар нэгэн шийдвэрээр хэлмэгдүүлсэн гэж ярих бол бас учир дутагдaltaй юм билээ. Зүгээр энэ мэдээлэл маягаар хэлж байгаа. Түүнээс байнгын хорон дээр сайн Бадлахын гишүүний асуусан шиг хинээс болов яасан хийсэн гэдэг ийм асуудал яригдаагүй. За Сэдэнбол даргад олгож ирсэн шагналуудыг цуцалсан хураа авах тухай шийдвэр ерөнхийлөгчийн зарилгаар гарсан. Чирот ерөнхийлөгчийн үед сүүлд нь багварын ерөнхийлөгчийн үед тэрийг нь хүчингүй болгосон бас ийм зарлиг гарсан. Тэгэхээр техникийн хувьд бол тэр шийдвэрүүд хүчингүй болсон Сэдэнбол даргын шагнал бүх энэ гавьяа юмнууд нь буцаан олгогдох ёстой гэсэн үг. Гэхдээ хуульчдын ярьж байгаагаар хэдийгээр тэр урд дахь шийдвэр нь хүчингүй болсон ч гэсэн дахиад тэр юмнуудын өөрсөнд нь олгох тухай бас шийдвэр байх ёстой юм гэж зарим хуульчид ярьдаг. Тэгээ ийм ч учраас өнөөдрийн энэ тогтоол дотор тэр асуудлыг нь 10 сарын 1-ний дотор судалж шийдвэрлээд хэрв сүүлд гарсан зарилгын дагуу шууд олох ёстой бол тэрийг музейд одоо өөрт нь олгосон тооцоод музейд тавих маягаар өөрийнх нь болоод гэр бүлийнх нь хүний гавьяа шагнал зүйлүүдийг цолыг буцаан олох асуудыг шийдвэрлэхээр энд заасан байгаа. За одоо тэр Сэдэнбол даргын нөгөө одон тэмдэг, маршлын тэмдэг энэ бүх зүйлүүд нь бол Монгол банкнд хадгалаастай байж байгаа. Энэ тогтоол гарахаар музей байгуулах ёстой. Сэдэнбол даргын одоо амьдрал байгуулсан гавьяаг мөнгөчүүлэхтэй холбогдсон тэн дээр эдэлж хэрглэж ирсэн зүйлүүд тэмдэг одон медаль юмнууд нь тавигдана. За ховийн хөрөнгө гэж ер нь тэр хүнд юм байхгүй мөлий. Сэдэнбол даргын хөрөнгө гэж юм бол байхгүй. За Эрдэнэ гишүүн